За хай манайхаа Jenny-гийн өнөөдөр шинээр цацагдсан Zen гэдэг дууны талаар ярилцах гэж байна. За тэгээ нэг зүйлээ сануулж хэлэхэд хүмүүс надад жоо шүүмжил хандсан байсан л да. Дандаа л Jenny-гийн талаар ярьж ах юм аа. Жисүг юусоо ярихгүй байна. Хүмүүсийг амар ялгарлаж гин гэх тийм комментууд орж ирсэн. Тэгээ энэ дээр нэг юм хэлэхэд бол би өөрийнхөө дуртай сонирхож байгаа зүйлсээ өөрийнхөө сувг дээрээ оруулах учраас энийг бас ойлгоорой. Өмнө нь Jenny-гийн мантра гэдэг дууг бас ингээд нэрээ детальтай тайлбарлаж ярьсан шүү дээ. Энэ удаа би бас л Jenny-гийн тухай ярмаар байна. 4 цагийн өмнө цацагдсан шинэ уран бүтээл болох Zen гэдэг энэ дууг болохоор одоогийн байдлаар 1.8 сая хүн үзсэн байгаа юм байна. За мэдээж энэ бол хэд нуглаж өшөө бол бүр хүмүүс үзэх нь ойлгомжтой. Zen гэдэг энэ дууны нэрнээс нь эхлээд тайлбарлая те. Ердэн гэсэн утгатай. Тэгээд танаас сонсч байсан бах те буддын шашны нэгэн философиг Zen гэж нэрлэдэг юм байна. За тэгээд энэ дууны энэ клип дээр одоо гол найруулагч нь хин бэ те? Хин бэ гэхээр Cho Gi-sok гэдэг залуу юм байна. За энэ Cho Gi-sok гэдэг залуу болохоор өөрөө зурагчин залуу. Маш тийм футуристик гэж ярьдэн штэ тийм бодит биш. Ийм ирээдүйн цаг дээр те нэг урам сэтгэмжтэй ийм тийм зөвүүн зургнууд зардаг залуу юм байлээ л дээ. Тэгээ энэ залуу болохоор маш олон уран бүтээлчтэй бол хамтарч ажиллаж байсан. За яагаад вэ гэхээр энэ залуу өөрөө Vox сэтгүүлийн бас зурагчнараас ажилладаг юм байлээ шүү. За тэгээ энэ залуу хин хинтэй хамтарч ажиллаж байсан гэхээр зүгээр дурдаад те нэг хэсгээс нь ярих юм бол CLM. За Ivy League хамтлагийн анхны дебют хийж явах үеийн энэ нэг алдартай зураг гэдэг нь шүү дээ. Тэрийг бас хүртэл энэ залуу дарж исэн юм байна. За Aespa хамтлагтай бол нэлээд олон уран бүтээлүүд дээр ажиллаж исэн, гой гой зургнуудыг дарж исэн юм байна. За New Jeans хамтлагийн бас зургийг дарж исэн гэх мэтчлэн ингээд. За тэгээ бас Lesarafim хамтлагийн энэ зургийг дарж исэн юм байна шүү. Энэ залуу дээр яагаад онцлсан бэхээр за мэдээж тэр Jenny-гийн өнөөдрийн цацагдсан уран бүтээл болохоор нэлээд тэр том баг ажилласан, маш их хүч хөдөлмөр дээ мөнгө зарцуулсан нь бол харагдаж байгаа. Тэгээд хугацаа бол орсон нь бол шууд одоо мантра гэдэг дуунаас бол шал өөр урам сэтгэмжээр зүгээр ингээд оглоод наацсан тийм маш гоё клип байгаа байхгүй юу. Хамгийн гол нь энэ клипний доор description хэсэг дээр нөгөө хамтарч ажилласан уран бүтээлчтэй энэ клиптэр хин арын багт нь ажилласан гэдгийг доор ингээд бичсэн байдаг шүү дээ. За дууны найруулагч хин байсан, үгийн хин бийцээ. Одоо энэ дууны аяын хин зохиосон ч гэдэг юм уу, гэрэлтүүлэгч нь хин байсан, ямар студийн хамтарч хийсэн ч гэдэг юм. Тийм нарийн юмыг юусоо бичээгүй. Зөвхөн directed by Cho Gi-sok гэж бичсэн байсан. Өөр хэнийг ч нэрийг дуртаг байсан. Тэр нас их сонирхолтой байсан. Тэгээд энэ залуу би бас ямар уран бүтээл дээр ажиллаж байсан болдоо гэж судлаад үзсэн чинь тэр XJ хамтлагийн Woke Up гэдэг дууны клип дээр бас ажилласан юм байна. Тэгэхээр би яг үнийг хэлэхэд энэ Jenny-гийн зүгээр нэг удаа ингээд дуустал нь үзчихэд надад ямар мэдрэмж төрсөн бэхээр энэ сцен ямар хэсэгтээ би өмнө нэг л харсан мэдрэмж өгөх юм. Хаана энэ зураглалыг харлаа гэж дотор бодоолсон байхгүй тэгээ бодоолсон. Тэгээд дараа нь энэ Cho Gi-sok гэдэг залуу хийсэн юм бэ. Тэгээ ямар уран бүтээл дээр ажилласан бэ гэдгээл харсан чинь нөгөө Woke Up Jenny-гийн Zen гэдэг дууны одоо хоорондоо төстэй зүйлсүүд бол маш их байсан. За тэгээд энэ Zen гэдэг дууг би бас анх клипийг харчаад дахиад бас нэг уран бүтээлтэй айгүй төстэй харагдсан. За эхний хэсэг нь танаж гэсэн яг үзээрэй. За тэр нь болохоор Ariana Grande-гийн God is a Woman гэдэг дуу байдаг шүү дээ. Тэрний одоо философид найруулгатай айгүй бас их тийм төстэй санагцаа. Яа тэгэхээр Jenny яг гол дүрд нь ганцаараа ингэж байгаад байдаг. Тэгэл арын тэр хэсэг тэр дэлхий байгаль цаг агаар тэгэл ийм ер нь их адилхан бүх юм надад айгүй тийм төстэй санагцсан. Өөр бас надад яг тэр клипний дунд хэсгээр Jenny-гийн одоо тэр арын энэ хэсгийн одоо ийм чихч гэдэг юм үү те чихний арын энэ чимэглэлч гэдэг юм уу энэ үсний шүлжээс гэх мэтлээ эдрээ ингээ харахаар юутай бас адилхан байсан нөгөө Grimes гэдэг дуучин байдаг шин Elon Musk-ийн ихнэр байсан. Найз охин байсан гэх юм уу. Тэрний нөгөө Shinigami Eyes гэдэг дуу байдаг. Тэрэн дээр Jenny бас хамтарч клипэнд тоглодог. Яг тэрний одоо futuristic хэсгүүдийг бас нэг гоё оруулсан юм шиг надад санагдсан. Тэгээ нөгөө Jenny-гийн яг энэ клипэн дээр одоо нэг шар үстэй цэнхэрэнгийн хэсэг байдаг шүү дээ. Яг энэ хэсгийн үсний засалт нь яг энэ Shinigami Eyes-ийн нэг Grammys-ийн үстэй яг төстэй байхгүй. Яг тэндээс яг санаа авсан юм шиг юм шүлжээс оруулж өгсөн гэх юм уу. Тэгээ үсний өнгөн ч гэсэн адилхан байсан. За тэндээс бас санаа авсан баг тий. За тэгээ би ингээд анзаахад бол энэ найруулагчаар нь ажилласан залуу өмнөх ингээд ажилласан уран бүтээлүүдийг харах юм бол мэдээж ингээд юм футуристикээс гадна одоо нөгөө ямар элементүүдийг айгүйх ашигласан байна вэ гэхээр юм галын хэсэг.
гал гэдэг чи одоо тийм сүр хүч те Jenny ингээд дундаа зогсож байгаа яг ар хэсэгт ингээд гал асаал. Тэгээд XG-ийн woke up дээр нэлээд бас галын хэсэг гардаг шүү дээ. Арын хэсгээр нь баг битүү гал гардаг те. Яг тэр элементүүдийг оруулж өгсөн байсан. Одоо Jenny-гийн энэ клип дээр ч тэр өмнөх ажилласан клипүүд дээр нь ингээд ажиллах юм бол энэ залуу клипэндээ амтны хэсгийг бас оруулж өгдөг ч гэдэг юм те. Одоо woke up дээр болохоор болж өгөл нэг тийм чоныг айгуух гаргаж ирдэ штэ тий. Гэтэл энэ зэн дээр болохоор дандаа юм шар шувуугаар эхлүүлсэн. За тэгээ шар шувуугаар эхлүүлээд тэгээ дунд ус бас шуутай холбоотой элементүүд юм далууч гэдэг юм уу. За хувцс нь хүртэл ингээд шууны ингээд өдөр хийсэн хувцс гэх мэтлэн. За тэгээ байгалийн хэсгүүдийг бас их оруулж өгсөн байсан. Мод ч гэдэг юм тий. Өөр ямар элемент байсан бэ гэхээр юм бороо юм нойтон устай одоо woke up дээр болохоор тэр үсээ хусдаг хэсэг дээр үс нь ингээд норцсон байж идэв штэ. Тэнгүүд зэн дээр болохоор Jenny шууд ингээд гараад илгэнгүүт бороо ороод их юм нойтон ингээд бүжиглээл те ингээд өшгөлөнгүүд доор ингээд баах ус ингээд цацарч мацраад яг тэр элементүүдийг бас гоё оруулж өгсөн байгаа байхгүй юу. За өөр болохоор олонний хэсэг дандаа юм багтай байсан. За Jenny-гийн Zen гэдэг дуун дээр ч гэсэн юм багтай. Баг яагаад оруулсан болоо гэхээр мэдээж ингээд хүн болгоны царай өөр учраас бүжигчд ингээд бүжилж байгаа ингээл нүрийн мимик ч гэдэг юм уу эсвэл ингээд хүн болгоны царай өөр учраас тэдрийг ингээд клипэн дээр оруулж өгөхөөсөө илүү яг ижилхэн баг зөвлөгчвөл яг тэр Jenny зөвхөн энэ клип дээр илүү тодорч чаддаг харагдана гэсэн үг. Тэгээд илүү цэвэрхэн харагдана гэсэн. Бүжигчд нь нааш хараа бүжиглжсэн ч гэсэн маш цэвэрхэн яг ижилхэн тэгээд Jenny л илүү тод харагдана. XG-ийн woke up дээр ч гэсэн баг зүүсэн хүмүүс айгүйх харагддээ штэ. За энэ болохоор зөвхөн миний бодол шүү. Түрүүний хэлсэн зүйлсүүд болохоор дандаа л миний бодол. За тэгээд төгсгөл хэсэг дээр. За тэгээд Jenny-гийн Zen гэдэг клипний төгсгөл хэсэг дээр дүрлэлцэж ингэж өрнөж явж яснаа. Төгсгөл хэсэг дээр ингээд зогсцсон заа. Тэгээд ихэнх клипийн дуусаад пад гэж дуусчихдээ штэ. Энэ болохоор дууссан хэрнээ, дууссан хэрнээ төгсгөл нь дуусаагүй л байдаг. Далавчаа ингээл нэгээл тэгэл Jenny ингээд аргашаа хараад тэгээд харанхуу болоод дуусчихдаг тий. За энэ хэсэг байна. За энэ хэсэг бас яг XG-гийн Cho Gisok гэж залуу woke up гэдэг дуунаас гадна өөр бас нөгөө Girl Gang гэдэг дуун дээр нь бас ажилласан юм лээ. Тэн дээр бас л яг түрүүний хэлдгээр юм усны элементүүдийг бас нэлээд оруулж өгсөн байдэн шүү дээ. Яг тэр клипний төгсгөл хэсэг дээр бас яг Jenny-ийн Zenтэй адилхан яг ингэж өрнж явж яснаа гэд ингээд клип ингээд дуусчдаг. Өнөөдрийн бичлэгэн дээр манайхаа бас нэг сануулж илээ. Би өмнө нөгөө Jenny-гийн мантра гэдэг дуун дээр клипийн яг видео хэсгүүдийг ингээд оруулаад байсан чинь YouTube одоо дараа нь хэд хоногийн дараа яасан бэхээр copyright байна гэд. За тэгээ юу copyright гэсэн чинь нөгөө Jenny-гийн клипнээс ингээд авцсан учраас copyright гэжсэн. Тэгэхээр өнөөдрийн бичлэгэн дээр юус ингээд бичлэг оруулахгүйгээр дандаа ингээд зураг оруулсан байгаа шүү. За тэгэхээр та нар болж өгвөл те XG-гийн клип рүү ороод үзээ явчаарай. За энийг бас ойлгоорой. Jenny одоо шинэ уран бүтээл дээр энэ залууг те сонгож те итгэж те найруулагчаар нь ингэж томилж ажилуулна гэдэг чинь маш том зүйл байхгүй. Тэгээд би тэгтээс Jenny-д бас айгүйх баярламаар байна. Тэгэхээр Jenny өмнө одоо cute, sexy одоо юу гэдэг клипүүдийг харах юм бол яг л нэг K-pop клипүүд ямар байдаг лээ. Ерөнхийдөө юм төстэй байгаад байдаг штэ. Тэг яг гоо шинэ зүйлсийг гаргаж ирсэн ч гэсэн ерөнхийдөө нэг араам нь адилхан байгаад байдаг те. Тийм байна. За тэгээ хувцлалтын тал дээр хэл шууны өд хувц өмсөн хэсэг нас их гоё яасан. Дагийн сцен дээр тэр далавч нь яасан бэ гэхээр бүжигчт нэсэн байхгүй. Бодит хүмүүсийг ингээд далавч хэлбэрээр зогсоогцсон юм байрлуулсан байсан. Тэр нас их гоё яасан. God is woman take байдлан байна гэдсэн шүү дээ. Яагаад би энийг хэлэх болсон бэхээр Ariana Grande-гийн гоё хувц эдэн шүү дээ. Малтан шагаал яг цээж мөр тэгс хүзүү үсгээр ингээд битүү маш гоё нэг тийм эрхэмсэг чамин гоё харагдуулж байгаа хгүй нэг. Гэтэл яг Jenny энэ дуун дээрээ ч гэсэн өмсөн хувцс нь яг тэр Ariana Grande-тай яг төгстөө хувцалтай байсан. Хүзүү үсгийг гоё барьж өгсөн учраас маш гоё харагдуулаад. Хүзүү гэснээс би нэг гайхсан юм. Jenny-гийн хүзүү надаас яагаад ч юм хэвийн байгаагасаа бүр илүү хүзүү нэм аим урт харагдаадсан. AI-аар ингээд сунгаа хийцэн юм шиг. Та нарт ямар санагдсан вэ? Эсвэл зөвхөн надад тийж санагдсан юм уу? Нэг л арай өөр Jenny арай өөр харагдаадсан. Бусад хэсгүүд төр гайгүйрнэ. Яг нэг одоо харуулж байгаа хэсэг дээр бол хүзүү нь арай юм урт. Арай л урт. Ингээд сунгацсан юм шиг харагдаадсан. Эсвэл тэрэн дээр жоохон ажилтсан болов уу мэдгүй. За тэгээ цэнхэр юп нь болохоор өнгөний сонголтноос зэвүүн санагдсан л да. Чирнэлэн өнгөтэй юм уу? Цэнхэр чирнэлэн өнгө одоо purple өнгө ингээ холцсон нэг тийм завсрын зэвүүн өнгө байхгүй нэг их ховор
ашиглагддаг зориг шаардсан өнгө баггүй. Энэ нэг хэр багын амьдрал дээр нэг харагдаад идэггүй. Тэгээ энэ өнгө нь яг нөгөө юутай адилхан байгаас та медикалад сүлд оролцохдоо Женигийн өмсөх хувцас нь яг тийм яг энэ өнгөтэй адилхан байсан тий. Их гоё өнгө байсан. За Солонгос гүнжийн хэсэг байсан тий. Яг Солонгос одоо ийм үсний сүлжээс үсний ийм гоёо ийм хатгамал чимэглэл тэр их гоё байсан. Тэгээд Жени ингээд ойроос авсан сценүүд их байсан л да. Нүүр хэсгийн тэгээд царай хэсгийн хамгийн гоё хэсэг бол мэдээж нүд. Тэр үнэхээр тоглолт бол хийсэн байгаа. Зарим хэсэг дээр ингээд нүдээ ийм зөөлхөн будалт хийсэн байсан. Зарим дээр юм шууд ингээд доогоор ингээд харлуулад ингээд тэр нэг мейкап артист нэлээд ажиллаж өгсөн байхгүй. Хоёр нүднийхэн голынх нь ийм наалт хэмжил хэсэг гээд Жениг харагдуулж байгаа. Маш гоё харагдчихсан. Тэгээ энэ клипэн дээр бадам лянхуа цэцгийг маш их гаргадаг. Бадам лянхуа цэцэг чинь өөрөө яадаг гэхээр зэн гээд энэ клипний үг энэ хоёр хоорондоо яг цогцохоор байхгүй. Бадам лянхуа цэцэг чинь хаана ургадаг гэхээр ийм шаварт намагт ургадаг. Маш гоё үзэсгэлэнтэй ийм тайван амгалан байдлыг илэрхийлдэг ийм цэцэг штэ. Тэгээд ийм шавар намагт ингээд те Жини эргэн тойронд ийм хар бараан зүйл байсан ч гэсэн чи бадам лянхуа цэцэг шиг дэлбэлж яваараа гэдгийг харуулад байгаа юм шиг. Тэгээ бас бадам лянхуа цэцгийг яг энэ клип дээр гаргаж ирэхдээ эхлээд ингээд дэлбэгээ нээж эхэлдэг шүү дээ. Тэр нь яган өнгийн гой сонгож өгсөн гоё ясан л да. Өөр одоо гэдэг цагаан ч юм уу өөр өнгөөр сонгож болох л байсан. Яагаад энэ яган өнгө гэхэд мэдээж нөгөө Black Pink-ийг гой санагдуулж өгсөн. Яг тэг ингээд дэлгээл ингэж байгаа хэсэг нь яг надад яг юу санагдуулсан гэхээр Coachella фестивалд оролцохдоо яган өнгийн үд ингээд сэвэд идэв штэ гээд Жисүү гарч ирээл, Русе гарч ирээл, Лиса гарч ирээл, Жени гарч ирээл яг тэр хэсгийг ингээд би тэр клипийг хараад воо энэ яг Coachella-гийн бүжгийн хэсэг байна штэ. Тэр хэрэглэсэн тэр өдтэй нь ямар адилхан юм бэ гэд надад бол тэг санагдчихжээ. Нилээ том бадам лянхуа цэцгийг дэлбэлж харагдуулж ирсэн штэ. Өөр болохоор би юу яригж болж илаа. Олонний сцен хэсэг дээр Жени юуныхаа хэсэгтэй холбогдуулаад гараа ингээ хавсаргаад те бүжгийн хэсгийг бас оруулж өгсөн. Мэдээж энэ буддизм гэд зэн гэд үгтэй холбож ярьсан шүү дээ. Яг тэрийг илүү бүжгийн хэсэгтэй энийг бас оруулж өгсөн байсан. Яг л энэ дууны үг клип нь яг хоорондоо маш гоё юм тохирцсон. Тэгээ гоё байсан. Тэгээ одоо хамгийн их таалагдсан үг юу вэ гэхээр за money can't buy 6 cents гэх мөнгө одоо 6 дахь мэдрхүйг бол худалдаж авч чадахгүй. За money can't buy no real friends гэд жинхэнэ найзуудыг бол бас мөнгөөр худалдаж авч болохгүй гэдэг. Үүний үгэн дунд бас юу гэсэн байлаа. Хав харанхууд би ингэж тэг өсөж торинсон гэдэг нь яг нөгөө бадам лянхуа цэцэг шиг те шавар дунд ингэж өссөн. Тэгтээ би дэлбэлж чадсан гэдгээ бас харуулж өгж байгаа юм шиг. Яг энэ зүгээр миний бодол шүү дээ. Жэнийг арай нэг өөр өнцгөөс илүү эмхтэй талаас те би хүн талаас нас биеийн төрсэн эмхтэй хүчтэй гэдгийг гоё харуулад тэгээ дууны үгэндээ ч гэсэн гоё шингээгээд өгсөн байсан. Энэ клипний доор би коммент хэсгүүдийг унсан л та. Тэгсэн чинь айгүй олон хүмүүс бүгдээрээ л баг их нь магтцсан байсан. Вау, Жени чи бүр үнэхээр сайн ажилласан байна. Маш сайн ажилласан байна. Энэ клипийг ямар гоё хийгээвэ те. Цаг, мөнгө, хүч бүх юм ингээд зарцуулсан байна. Жени энэ чи энэ олон жилийн хугацаанд энэ бүх зүйлсийг шин санаануудыг дотроо бодож гэж явж ирсэн те. Маш хичээнгүй hard working те. Одоо шаргуу ажилласан байна. Баяр хүргэе гэсэн тийм гоё комментууд байсан. Тэгээд би ч гэсэн яг энэ Женид бол үнэхээр бишрээд бол үнэхээр ханахгүй байна уу? Яа тэгэхээр яаж ингэж бүх зүйлсийг амжуулж чадж байна. Зөвхөн Жени гэхээсээ илүү Blackpink-ийн охтууд үнэхээр бүгдээрээ мундаг юм аа. Бүгдээрээ соло уран бүтээл, соло альбом дээр ажиллаж гин, бүгдээрээ шаргуу ажиллаж гин. За Жисүү гэхэд одоо хажуугаар нь бас кино, 2 кино тоглолцсон байж гин. Хамтарч ажиллаж байгаа брэндүүдийнхаа тэ арга хэмжээнд оролцож гин. ยังอยากส่งความสุขต้อนรับปีใหม่ค่ะ Яагаад би ингээд амар олон жил тэг бүр багаас 10 жилээс хойш ингээд K-pop дууг сонсон гэхээр тэдрээс аягүйх тийм урам зориг авдаг гэх юм уу. Тэд нар яаж хүс хүчээ тусгаж те олон цаг ингээд бүжгэлж тэгээд энэ шаргуу хөдөлмөрч тэр олон хүмүүсээс ингээд шалгарч те хамтлагийн гишүүн болоод хамтлаг дотор ингээд entertainment-тай хамтарч ажиллаад энэ олон жил тэгээд hate comment-ууд олон хүмүүсийн дайралтууд үзэн ядалтууд тэгэл энэ олон бүх зүйлсүүдийг даван туулаад маш шаргуу ажиллаж байна олон компаниудтай. Тэгэл ерөөсөө нойр хоолгүй ажиллаж байгаа байхгүй. Тэгээд энэ дунд яаж ингэж заавал гэж би бодож байна. Тэгээд тэр гайхалтай. Өдрийн бичлэг тэгээд та нарт таалагдсан бол тэгээд доор коммент хэсгээр бичээрэй. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд дараагийн
бичлэгээр уулзъя. Одоо хэлээг үзүүл байна. Би ч одоо ингэ бичлэгээ дуусчаад тэрийг ярих байсан шүү дээ гэж мартчихдаг байхгүй. За гайгүй л юм шүү дээ. За гайгүй мэн. Тэгээд бичлэг таалагдсан бол доор комент хэсэг дээр 3 ширхэг зургуулдагаарай. Баярлалаа.